Hi beauties. За модель тагсана. Би Beauty Republic-ийн шинэ булан болох What's in my bag контент нь орж ийн. Тэгээд хэдүүлээ миний зөвхөн дотор юу байгаа бүгдээ харах уу. За зүгтнээс эхлээ энэ нууны Moschino-гийн цүнх байгаа. Хүмүүс Moschino-г уруу хэлээд байдаг шүү. Moschino шүү. Тэгээд энэ бол яг агүй гой надад бэлгэнд ирсэн юм а. Би нэг Moschino-гийн өөрийнхөө цүнхийг 12 сарын 31-нд шоудж явж байгаа л болоод байдаг. Гэтэ 2 жил юм. Тэгээд тэгсэн чинь би тэрийг алга болгоцсон гээл өглөөцсөн чинь манай нэг найз амар хөөрхөн одоо яг энэ тэр өмнөх цүнхээ алга болгосон юм чигээд одоо энэ гоё Moschino-гийн цүнхийг бэлгэлжсэн. Тэгээд маш их баярлалаа гэхэд хэлчихээ. Тэгээд ер нь л одоо байгаа хамгийн том цүнхнүүд үнийг жирэмсэн босноос хойш ер нь цүнх томрох тусам авч явах юмнууд ч гэсэн ер нь ихсээд идэм билээ. Тэгээд за ямар ч сан дотор нь юу байгааг нэцгэн. За юунаас эхлэх вэ гэхээр мэдээч хэрэг миний төрөвч байна. За энэ бол хөөх юм идлэгдэж хэрэглэгдэж ийш тийшээ чирүүлж усан дуунаж гарч ирж хэвээр амьдрал үзэж байгаа төрөвч байгаа гэхдээ амар хайртай хөөрхөн би тэгээд төрөвчээ амар сони энэ тийм түү явж байгаа суйлуулчих гээд байдیں۔ Гэхдээ аюу гайхамшигтай Монгол биш шүү дээ. Би Парис суйлуулж исэн, би Итали суйлуулж исэн. Тэгээд энэ бол надтай бүр амар олон жил амар гоё хамт ээж байгаа миний төрөвч тэгээд бас тэ нүуник яачих вэ дээ. Амар энэ олон жил байгаад байгаа гэсэн чинь тэгээд энэ төрөвчөнд бол амар хайртай энэ нөгөө Каприсагийнх чин тэнтгүү байгаад идэг. Тийм. За миний дараагийн юу гэх юм бол энэ миний нэг жижигхэн кошлог байна. За энэ дотор юу байгааг үзэх үү. Энэ дотор ч одоо шүү юм л байгаа. Ер нь юм нэмж хийгээл энд харахад жижигхэн мөртлөө аюу гайх юм шигтэй амар их юм орчод байдаг шүү дээ. Тийм. Зя хамгийн эхлээд гэх юм бол энэ дотор юу ийж байна. Энэ миний Amusing Powder Velvet Tint энэ миний өдөр болгон хэрэглэдэг өнгө байгаа. Харин тийм Melon Toast-ийн яг дараагийн гоё зөгч исэн нөхгүй юу? Би энэ нэрийг харин мэддэггүй. За ямар ч үсэн энэ байгаа. За тэгээ миний дараагийн энэ одоо миний MAC-ийн болохоор Kinda Sexy гэдэг өнгө байгаа. Тэгээ би энэ өнгөийг бүр 10 жил хэрэглэж байгаа. Бүр манай охин нэг ялах байхад л ер нь хамгийн анх энэ өнгөийг аваад яг энэ уруулын будгийн шилтэй энэ өнгө 10 жил хэрэглэж байгаа. Тэгээ амар гайхамшигтэй энэ нөгөө нэг Amusing энэ Velvet Tint Kinda Sexy-гийн яг dupe бүр яг энэ хоёр бүр яг адилхан тийм nude мөртлөө жахын ягаан өнгөтэй. Тэгэхээр ер нь бол ямар ч байсан энэ хоёр хоёулангийн ер нь бол ингээл аваа явж идэг айгу гайхамшигтай. Би даанч энийхээ нэрийг сандгүй. За тэгээд дараа нь гэх юм бол энэ миний Amusing нүрэ будаж дуусны дараа цацлага байж байна. Тэгээд айгу гоё би ч амар хуурай арьстай шүү дээ. Тэгээд энэ болохоор айгу гоё бас гялтгануулж өгдөг байгаа. Тэгэхээр ямар ч байсан энэ мис бас аваа явж идэг юм аа. Дараагийн юм гэх юм бол энэ миний юу вэ? Энэ саунд жишэлтэй энэ зүгээр байсан хамгийн нөгөө нэг юм авсаархан саунд дотроо одоо миний нарны шил явж байгаа. Тэгээд яг зүгээр аваад явж идэг юм. Тэгэхгүй нарны шил дуусна хэрэг болдог шүү дээ. За миний дараагийн одоо хэрэглэж байгаа юм гэх юм бол энэ Otrivin байна. Даттай адилхан зовлонтой хүмүүс бол Otrivinыг бол маш сайн ойлгож байгаа. Энэ байхгүй бол тэгэл унтаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэгээ сонсож байгаа бах тэгэхээр өрцөний хайртай Otrivin үчинд. Najurine гинэ гэдэг байхгүй нэ. Энэ нөгөө нэг яг линз зүүдэг хүн болгон энэ тусаалгыг угаасаа мэдж байгаа. Би бол угаасаа маш хараа муутай. Тэгээд линзээ ч линзээ зүгөөгүйсэн ч гэсэн ер нь нүд ингээ хураа шидэдэг. Тэгэхээр энэ нудны тусаалга бол бас байнадаа заавал хамт явж идэг. За тэгээ миний дараагийн нэг үнэртэй ус үйж энэ Miss Dior-ийн Blooming Bouquet гэдэг энэ роллертэй үнэртэй ус байна. Энэ манай makeup artist зулаа надад бэлгэсэн төрс өдрөөр баярлалаа зулаа. Одоо хүртэл надад байжлаа. За энэ манай нөгөө Amusing юу вэ? Тэгээ ивент дээр өгсөн гарын тос байна. Энэ Amusing тос ямар гоё үнэртэй бэ те? Би ер нь Nature Republic-ийнхаа ингээд нөгөө гарын тоснуудыг хэрэглээд амар олон жил болсон баггүй юу. Тэгэл тэднийг л амар гоё үнэртэйг л угаасаа тэднийг л дахин аваад идэг. Энэ чинь бүр алж ил ш. Бүр энэний үнэр бол бүр үнэхээр бүр тэр гоё. Амар гоё үнэртэй. Тийм энэ миний энэ миний түлхүүр ихгүй юу. За тэгээд ер нь бол би ингээд түлхүүрэндээ том юмнууд зүүж явахгүй болохоор
түлхүүрээ ер нь алга болгочих гээд байдаг. Тэгээ ер нь зөвхөн дотроосоо би түлхүүрээ хайх амар дургу жинхэнэ гэнэ жижигхэн түлхүүр хагаад олдохгүй байхаар жинхэнэ хамаг майнаа уншиж дуусгадаг шүү дээ. Тэгэх амар дургу болохоор би амар олон юм зүүж явдیں۔ Тэгээд чи нүуник энэ түлхүүрийн усаар амар хөөрхөө энэ Amuse-ийн хоёр одоо уруулын тэжээл ахгүй би уруул өнгөлөгч ихгүй уруулын тэжээл ихтэй амар ингээ уруулыг бол амар гоё чигшүүлдэг. Тэгээ ерөөхдөө бол одоо хоёр байдгийн тэгэхээр хоёулангийн хэрэгэлцэн одоо зүүчтэй. Тэгээ энэ одоо барыг дуусч байна. Энэ барыг шинээр байж байгаа. Тэгэхээр энэ дуусаа энийг хэрэглэнэ. За тэгээд энэ болохоор яг хөөрхөн Парисаас авч исэн юу вэ? Тий сүвнэр байж гин. Тэнгүүтээ энэ болохоор бас Merci-х одоо энэ бас Монгол брэнд юм билээ. За энэ хөөрхөн энэс надад нэг хөөрхөн бэлгэнд ирж исэн юм аа. Энэ Pandora-гийн зүйлт байгаа. За тэгээд энэ манай одоо нэг Тэнгэр газрын хязгаарт орсон хамт кинонд орсон амин санаас надад бэлгэлсэн юм байлаа. Энийгээс авч идэг. Энэ бас дотроо хөөрхөн нэг ийм уруулын будагтай юм билээ. За би онгойлгож чадахгүй. Гэтэ ямар ч юм бас уруулын будаг дотор юм билээ. Тэгэхээр за ийм нэг том түлхүүртэй л хүн байж байна. Зян дотор өөр юу вэ? Би ч кошлог ярьж дуусгахгүй биш үү? За кошлогийн дотор өөр юу байж юм? За энэ чинь бас дахиад Amuse-ийн уруулын будаг тий энэ амар муухай болсон байгаа хаа. Гэтэ би нэг бүр хаашаач явсан чирж явсараа тараад байгаа хгүй. Тий Amuse-ийн Gel Fit Tint гэд тэгээд бас л одоо харах юм бол яг л миний эргэлдэл өнгө байгаа даа. Жахан ягаан дуу биш. Энийг авч явдгийн. За энэ болохоор нөгөө нэг Honey Melting Lab Nature Republic-ийн. Тэгээ энэ сүүлд ирсэн шинэ өнгө энийг яг харах юм бол амар гоё дотроо нэг ялцдаг. Тэгээ энэ үнийг сэнгнүүлээд жахан бомбойлгодог юм таахгүй. Тэгэхээр энэ бол надад бүр амар таалагдав. Уруулан будгийнхаа дээгүүр хэрэгэлцэн ч болдог. Тий Honey Melting Lab энийг бас нөө цэнхэрнэ байж. За энэ Nature Republic-ийн нөгөө нэг lip oil байгаа. Тэгэд яг энэ ирэхэ болцсон юм шиг үлээ. Гэтэ энийг бол бүр бас л удаан хэрэгэлсэнтэй. Тэгээд удаан хэрэгэлж байгаад ямар ч зүйл энэ дотор явсан чигээрэл байгаад байгаа энэ байж гин. Хүнэртөө сууж энэ бас л бэлгэнд ирж исэн юм аа. Энэ Chloe branding Nomad гинэ. Энэ амар гоё нэртэй шүү дээ. Миний томын нэр аавна гэж мартчихадах юм аа жижиг нь байгаа болохоор гэдэг. За өсний болт байна мэдээж хэрэг. За энэ нөгөө нэг зөөврийн үнэртэй ус байгаа. Энэ дотор нөгөө нэг би юу гэвэл Tom Ford-ийн Lost Cherry амир хэрэлдэг байхгүй. Тэгээд тэрийг энэ дотор нь хийцэн байж байгаа. За дахиад нэг бичлэг юм. За энэ одоо бас нэг уруулын нэг юм байж байна. Тэгэнгүүтээ за энэ байгаа тэгснээ нөгөө нэг хөмсгний сан байдаг шүү дээ. Энэ бас явж байгаа. За кошлог маань ингээд дуусчлаа. За тийм мэдээч хэрэг тойл байлгүй л яах вэ тийм ээ ч одоо өдөр юуж тохиолдож болно тойл байж байна. За тийм би нүг Nature Republic-ийнхаа гарын тосуудыг амар хэрэгэлдэг амар олон жил хэрэгэлсэн гэсэн шүү дээ. Тэгээ Amuse-ийг авч яваад энийг ч гэсэн ер нь байнга авч явд юм уу. Ер нь бол би амар хуурай арьстай болохоор гараа угаасны дараа тэрнийг гар таталтах мэдрэмж өгдөг шүү дээ. Самбар дээр нэг халмастраар зурж байгаа юм шиг бүр яг мэдгүй. Би бүр тэр мэдрэмжэнд амар дургу. Тэгэхээр гарын тос дахиад явж гин. За тэгээ энэ миний хөөрхөн юу чихвчүүж энэ Huawei-х. Энэ Huawei-с надад гоё шинжилгээр бэлгэлсэн. Тэгэхээр дотор дөөр юу вэ? За дахиад нэг болт дахиад нэг хөмсгний сам явж байна. За би энийг бас аваа явуулсан юм байна л да. Энэ Tom Ford-ийн Lost Cherry. Гэхдээ энэ одоо бараг дуусч байгаа. Энэ юу нь бол зүүн дотор яваал цацаал ингээл. За энэ байна. За энэ за мэдээч хэрэг нөгөө нэг юу. Энэ ариун гангатай гар ариутгагч. Тэгээд энэ Gobidara гэд Монгол брэнд юм шиг үлээ. Би бол тэгж ойлгосон. Тэгээ 99.99% бактерийг устгадаг гэдгийг хэлсэн. Тэгээд амар гоё юм билээ. Яг ингээд цацгаар ингээд ганг гүнжтэй байдаг. Тэгэхээр ер нь бол угаасаа гар ариутгагч бол хүний зүгэнд бол заавал явж байгаа хэрэгтэй гэж бодчих. Зөвхөн гараа биш те. Юу ч ариутгагч бол. Тэгэхээр нэг ариутгагч бас явж байна. За энэ манай яг модельууд ойлгох байхаа. Виний одоо нэг бас нэг эд эрхтний цуглуулга явж байна гэх юм миний сормос. Ер нь бол яд штэ амар зураг авалтанд ч юм уу ороод өглөө ороод тэгээд өдрөөр юм амжуулаад ороо гэртээ харихын өмнө ингээд
хаяа сормос наацсан байхад нүүдтэй амар хүнд болж эхэлдэг штэ. Тэгээд ер нь бол би сормосоо тэгж амар шууд хаяад тахс дургу байхгүй тэр чи эргэж хэрэглэх юм лүүд ямар ч үсэн ингээд цуглуулсан байж ийн яг үндэд эргэж хэрэглээгүй л байна л та гэдэг хэм идэвч. Тэ ямар ч үсэн ингээд аваа явчихдаг. Яа тэгээд тий хоёр одоо энэ Anua брендийн бас манай Beauty Republic-ийн оруулж ирдэг Anua брендийн хоёр одоо нүрийн тэгшүүлэх маск гэж байна. Тэгээд одоо над шиг одоо ингээд юу хэмдэ одоо мэрэгжлийн будалд те хүнд будалтууд хийлээдэг бол арьсаа бол маш сайн чигшүүлж явах хэрэгтэй. Хаяа ингээд таксин дотор явж байхдаа тавил тэгэл ячдчих мейкап дээр очиод өргөжлүүлж бодуулаад. За тийм юмнууд бол бас зөндөө болно. Чэбэжин зя what's in my bag болонд натаан байсан маш баярлаа. Тэгээд одоо миний цүнхэн дотор бол ийм нүд ингэ явж ий. Тэгээд тайдын цүнхэнд яг юу явдаг вэ? Доор сонирхолтой юм явдаг бол комент хийчээрэй. За тэгээд bye BTS.